За өнөөдрийн хичээлийн сэдэв болохоор 10 дугаар ангийн энзим гэдэг ойлголт байгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ энзимийг А, Б-гээс нь хэлж ярихгүй зөвхөн 10 дугаар ангийн агуулгын хүрээнд хэдүүлээ ярих байгаа шүү. За хэдүүлээ 8 дугаар ангиас эхлээд энзимийн тухай ойлголтыг үзээд эхэлчихсэн учраас А, Б-гээс нь ярихгүй зөвхөн одоо 10 дугаар ангийн агуулгын хүрээнд ярих болно. За энзим гэж яг юу вэ гэдэг хальт хэдүүлээ сэргээн санджихъя. За энзим бол ерөөсөө катализатор гэж ойлгож болно. Хэдүүлийнх нь биеийн хоол боловсруулах системд өөрөө уралд орохгүй хэрнээ ургалыг хурцгаад өгдөг бодисыг хэлдэг. За энзим маань өөрөө уургнаас тогтдог. За энэ үгийг сайн шинжилээд аваарай. Уургнаас тогтдог. За одоо шууд хэдүүлээ бүтцээс эхэлцгээе. За энэ зургууд нь бүгдээрээ зүгээр таад ойлгуулах зорилгоор зурж байгаа зураг юм шүү. За энзимүүд дандаа ийм хэлбэртэй байна гэсэн үг байхгүй. За энэ болохоор энзим биш хэдүүлээ төсөөлье. За харин энэ нэг бодис. Өөрөөр хэлбэл энийг бид нар субстрат гэж нэрлэдэг. Субстрат. За субстрат гэж нэрлэдэг байгаа. За энзим одоо бид нар чинь субстрат гэдгийг ойлгохын тулд ингэ жишээ аваад тайлбарлавал амар байдаг байхгүй. За одоо жишээ нь энэ бол амилазын энзим гэж бодъё. Төсөөлье тий. Тэгвэл үүний субстрат нь юу байх вэ гэвэл зөвхөн цаатуул. Хизээж өөх тос за эсвэл уураг байж болохгүй гэсэн. Эсвэргээрээ энэ хэрвээ пепсин энзим байх юм бол заяа. Пепсин энзим байх юм бол үүний субстрат нь уураг байх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн энзимийн задлах боломжтой, задлж чаддаг бодисыг нь бид нар субстрат гэж нэрлэдэг гэсэн. За тэгэхээр ийм ойлголт байна тий. За энэ дунд хэсэгт идэвхтэй төв гэдэг зүйл байдаг. За товчилжээ. Идэвхтэй төв. За энэ идэвхтэй төв нь яад юм бэ гэвэл энэ хоёр ч хоорондоо нийлж таарна. Яг түлхүүр цоочиг нийлэх ёстой. Түлхүүр цоочиг нийлж таарахаар энэ нийлж байгаа хэсгийг нь бид нар идэвхтэй төв гэж нэрлэдэг. За сая би хэлчихлээ яг түлхүүр цоочиг таарах ёстой гэдэг. Одоо жишээ нь хэдүүлээ бодъё. Уургийн бүтцийг ийм байлаа гэж бодъё л доо. Уургийн бүтцийг ийм байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ одоо ямар ч хар ухаанаар бодсон энэ энэтэй нийлээд яг түлхүүр цоочиг ингэ нийлж чадах нь уу? Чадхааргүй харагдаж байгааз. За тэгэхээр яах нь вэ? Одоо жишээ нь пепсин энзимийн бүтцийг хэдүүлээ тааварлаад зурах юм бол иймэрхүү ч тий. Ийм байх гэсэн. Энэ хоёр яг л түлхүүр цоочиг нийлж байна. Энэ хоёр яг л түлхүүр цоочиг нийлж байна. Тэгэхээр энэ нийлээд байгаа хэсгийг нь бид нар идэвхтэй төв гэж нэрлэдэг байгаа шүү. За одоо болохоор нийлээд яг ямар процесс явагдаад байна вэ гэдгийг хэдүүлээ харнаа. За одоо хэдүүлээ нийлчлээ гэж бодоод зуръя. Нийлчлээ гэж бодоод. Буюу ингээд нийлчлээ тий. Энэ дунд хэсэгт хэдүүлгийнх нь идэвхтэй төв байгаад байгаа. Идэвхтэй төв байгаад байгаа гэсэн. За идэвхтэй төвөөрөө энзим болон субстрат хоёр маань нийлж эхлэе. За одоо болохоор хамгийн түрүүнд яах вэ гэхээр дипептид гэдэг холбоогоор энзим маань холбоо үүсгдэг. Ийм холбоогоор яах нь холбогддог гэсэн. За ингээд холбогдсныхоо дараагаар мэдээж хэрэг шууд задлан тийм угаасаа л одоо энэ энзимийн чинь энэ субстратыг чинь задлах гээд байгаа. Шууд задлана. За яаж задлах вэ гэхээр энзимд болохоор гидрофил гэдэг бүлэг байдаг байхгүй юу? Гидрофил болон субстратын атом хоёр хоорондоо задрах үйл явцыг явуулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр нийлэлтэд яах нь вэ? Эхлээд дипептид гэдэг холбоогоо үүсгэчихдэг. За дараагаар нь энзимийн гидрофил гэдэг бүлэг болон субстратын атом хоёр хоорондоо задрах процессыг явуулдаг байна. За одоо ингээд задарчлаа гэж хэдүүлээ төсөөлье тийм үү? Задарчлаа гэж одоо хэдүүлээ зуръя. Энзимийн бүтц өөрчлөгдөх үү? Ерөөсөө өөрчлөгдөхгүй.
За харин субстрат маань өөрчлөгдөнө. За бүтээгдэхүүн бодис гэж хэдүүлээ нэрлэх үнийг одоо гарч иж байгаа бодисыг нь бүтээгдэхүүн бодис гэж нэрлэдэг. За бүтээгдэхүүн бодис нэг байж болно. За эсвэл нэгээс дээшээ байх хэрэгтэй. 1 2 3 байж болдог гэсэн. За ингээ бүтээгдэхүүн бодис үүсээд эн чинь салаад явцдаг. Дараагаар нь дахиад л өөр яах нь амилаа зэгнэ. Дахиад л өөр цардуул ирээд задардаг гэж хэдүүлээ. Ойлгохнээ. За энэ саяны ярьсан хэсгээс юусоо ойлгох маш чухал зүйл нь нэг энзим зөвхөн нэг л одоо юунд зөвлөгдсөн байдаг. Юу лээ? Бодисыг задлахад зөвлөгдсөн байдаг. Одоо жишээ нь энийг амилгазын энзим гэж шийдэл ярьсан шүү дээ. Тэгэх юм бол энэ яах нь энэ цардуул байх хэрэгтэй гэсэн. Энэ хоёр яг л түлхүүр цоод шиг ингээд таарах хэрэгтэй. Харин энэ болохоор яах нь энэ уураг байлаа гэхэд энэ пипсэн байлаа гэхэд энэ хоёр яг л ингээд түлхүүр цоод шиг таарах хэрэгтэй. Хизээч энэ хоёр хоорондоо нийлэхгүй, хизээч энэ хоёр хоорондоо түлхүүр цоод шиг нийлж чадахгүй гэсэн. Тэгэхээр нэг энзим зөвхөн нэг л бодисыг задрахад бүтээгдсэн байдаг гэсэн. Задруулахад бүтээгдсэн байдаг гэсэн. За энийг чамаас ойлгох хэрэгтэй байна. За одоо болохоор хэдүүлээ ингээд ерөнхийдөө энзимийн нэг бүтэн жоохтой ерөнхий ойлголтыг хэдүүлээ ингээд авчлаа. За одоо болохоор денатураз гэдэг ойлголтын талаар яриад тэгээд дуусна. За денатураз гэж яг юу вэ? Денатураз. За денатураз гэдэг бол маш энгийн үгээр тайлбарлах юм бол энзим бүтцийн алдахыг хэлдэг. Энзим бүтцийн алдахыг бид нэр денатураз гэж нэрлэдэг. За жишээ нь бодъё. За саяны энзимээрээ л бодчих тий. Ийм энзим байлаа гэж бодъё. Байлаа шүү дээ. Ийм энзим байсан шүү дээ. За энэ чинь яасан? Ийм цардуултаа яг гой түлхүүр цоод шиг ингээд гой нийлээд дөрвөлжин болдог байсан тий. Гэтэл денатурацд орсон энзим өөрөө ийм болчихдог. Одоо бүтцээ алдчихдаг гэсэн үг. Одоо ийм болгочих юм тий. Ингээд бүтцээ алдчихаар яаж ч хичээгээд энэ цардуулаад задлж чадахгүй. Энэ хоёр яг гой түлхүүр цоод таарч чадахгүй. Энэ дунд завсар үүсч таарна тийм үү? Өөрөөр хэлбэл энэ идэвхтэй төгөөрөө холбогдъё гэсэн ч энэ дунд завсар үүснэ гэсэн. Тэгэхээр задлж чадахгүй. За ийм гажиг гарахыг бид нар денатураз гэж нэрлэдэг байгаа шүү. За одоо болохоор денатуразд нөлөөлөгдөг хоёр хүчин зүйл байдаг. Гол хоёр хүчин зүйл байдаг. За эхнийх нь болохоор температур байдаг. За үүнийг ярихаас одоо өмнө хэдүүлээ optimal temperature гэдэг зүйлийн талаар ярина. Optimal. Англиар optimal гэдэг чинь юу гэсэн үг лээ? Одоо хамгийн тохиромжтой, хамгийн одоо ер нь хамгийн тохиромжтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл optimal temperature гэдэг чинь тухайн энзим үйл ажиллагаа явуулахад тухайн энзим одоо тий тухайн субстратыг хурдтай задлахын тулд хамгийн тохиромжтой температурыг хэлдэг. Байна. За энийг жишээ аваад тайлбарлая. За жишээ нь энэ хүүт ус байлаа. Энд халуун ус байлаа гэж бодъё. Халуун. За хоёуланд зэрэг сахар хийлээ. Аль нь хурдан уусах вэ? Мэдээч хэрэг халуун усанд хурдан уусч таарна тийм үү? Гэтэл яагаад вэ гэж асуухаар хүүхдүүд мэдэхгүй байдаг байхгүй. За яагаад вэ гэдгийг бол тайлбарлая. Халуун хүүтэн усны одоо молекулуудын генетик энерги бага байдаг. Харин халуун усны генетик энерги өндөр байдаг. За одоо жишээ нь хэдүүлээ бодъё. Халуун хүүтэн усыг хэдүүлээ халаахад молекулууд нь маш хурдтай хөдөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл одоо температур нь 40 градустай байгаа ус болон одоо магадгүй 20 градустай байгаа ус хоёрын молекулууд шал өөр хөдөлгөөнд үзүүлдэг гэсэн. Одоо хүүтэн усны молекулууд харьцангуй удаан хөдөлж явахад халуун усны маш хурдтай хөдөлдөг. Маш хурдтай хөдөлдөг. За тэгэхээр ийшээ сахар орлоо гэхэд эн чинь маш хурдтай хөдөлж чинь тийм үү? Энэ удаан хөдлөд байна гэсэн. Тэнгүүд орж иж байгаа сахарын молекултай мөргөлдөх магадлал аль нь хурдан байх вэ? Мэдээж хэрэг халуун усны хурдан байж таарна тийм үү? Одоо танаас чинь бодъё л таа. Маш ойрхон жишээ болох. За одоо жишээ нь та нар ингэж магадгүй те гадуур гараад нэг хүнтэй одоо санамсаргүй таарах гэдэлээ гэж бодъё заяа. Гэтэ ингэж санаатаагаар санамсаргүй таарах гэдэлээ гэж бодъё заяа. Санаатаагаар санамсаргүй таарж байгаа юм шиг байдлаар таарах гэдэлээ гэж бодъё. Тэгэх юм бол яах вэ? Чи гэрээсээ байнга гараад тэгээ тэр хүнийхээ явж магадгүй газраар ингэж явж иж тэр хүнтэйгээ таарна штэ. Гэтэл
чи тэр хүн тэгээд хармаар байсан ч гэсэн одоо гэртээ ингээл байгаа л те ингээл аягүй удаан өдлөөл тэр газараа ингээ очихгүй ингээд хамаа чи тэр хүнтэй таарч чадахгүй тийм үү бараг чадахгүй таарах магадлал бага гэсэн. Тэгэхээр чи тэр газар руугаа хурдтай яваад байгаа үйлдэлийг энэ молекулуудыг үзэж гисэн халуун усны хурдтай хөдлөд байгаа молекулуудыг үзэж гисэн. Харин тэр хүний чинь хөдөлгөөнийг энэ сахараар илэрхийлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл чи тэр газараар ингээд хурдуурд яваад хам тэр хүнтэйгээ таарах магадлал өссөн тийм үү? Өөрөөр хэлбэл халуун усны молекулууд сахарын молекултай мөрөлдөх магадлал хурдан үүснэ гэсэн. Одоо илүү үүсдэг гэсэн. Тэнгүүд яах нь хурдан уусчихдаг байна. Харин хүүтэн уусанд болохоор молекулууд удаан хөдлөд байгаа учраас сахарын молекултай мөргөлдөх магадлал буураад харьцангуй бага мөргөлдөг гэсэн. Одоо жишээ нь энд 1 секундэд 1 мөргөлж байхад энэ 5 секундэд 1 мөргөлддөг ч юм уу те. Гэх мэтчлэн ингээд удаан яг нэг мөргөл одоо бага мөргөлдөх буюу ингээд удаан мөргөлдөд тахаар юу нь буурдаг гэсэн. Удаан мөргөлдөд тахаар уусах магадлал нь ч гэсэн ингээд удаан буюу одоо уусах нь ч гэсэн ингээд удаан болчдөг гэж хэдүүл ойлгох нэ. За тэгэхээр халуун усны молекулууд хурдан хөдлөд байгаа учраас сахарын молекултай мөргөлдөөд хурдан уусчаад байгаа юм байна. Хүүтэн усных удаан хөдлөд байгаа учраас сахарын молекулуудтай одоо уусах магадлал нь буураад одоо мөргөлдөх магадлал буураад за тэгээд удаан яагаад байгаа нэ. Уусаад байгаа гэсэн. За яг үүнтэй ижилхэн орчны температур бүлээхэн дулаахан байх тусам энзимүүд маш хурдтай хөдөлж эхэлдэг. Тэнгүүд орж ирж байгаа тэр субстратуудтай мөргөлдөх магадлал өсөж таарна да. За тэнгүүд өсчих юм бол хурдан хурдан мөргөлдөөд хурдан хурдан задлаад хурдан хурдан ингэж явчихна гэсэн үг. Тэнгүүд чинь температур хүүтэн болоод ирэх юм бол удаан хөдлөнө. Энзимүүд удаан хөдлөнө. Тэнгүүд энзим одоо орж иж байгаа субстратуудтай мөргөлдөх магадлал буураад харьцангуй удаан хоол боловсруулах явц явагддаг гэсэн. За тэгэхээр үүнийг бид нар оптимал температур гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр хурдан хөдлөд байгаа тэр одоо температурыг бид нар 37 градус гэж үздэг. Хүний хувьд шүү. 37 градус гэж үздэг. Оптимал температур буюу одоо 37 градус байгаа тохиолдолд хүний биеийн энзимүүд маш хурдтай хөдлөж эхэлдэг. Хурдтай хөдлөн. Тэнгүүд хоол боловсруулах систем ч гэсэн хурдан ажиллаж штэ. Өөрөөр хэлбэл тэр чи одоо энзимүүд хурдтай хөдлөд орж иж байгаа субстратуудаа хурдан хурдан мөргөлдөөд хурдан хурдан залаад байгаа юм чинь хоол боловсруулах системүүд л хурдан ажиллаж өгдөг. Тэ? За хүн одоо амьтан болгоны хөө гэдэг. Одоо хүний хувьд 37 градус байхад ургамлын хувьд 28 градус өөр чинь одоо халуун усны бактери гэх юм бол 75 градус ч юм уу те гэх мэтчлэн ингээд өөр байдаг шүү. Зөвхөн 37 градус биш. Гэтэ хүний хувьд 37 байдаг юм шүү те. За энийг тайлбарлах гэдээсэн. За тэгэхээр ямар тохиолдолд одоо яагаад тэгвэл энэ денатурацид одоо температур яаж нөлөөлөд байгаа юм бэ? Ямар тохиолдолд денатурац болчиход байгаа юм бэ гэдгийг одоо тайлбарлая. За денатурац ерөөсөө 40 градусаас дээшээ болчих юм бол явагдчихдаг. Яагаад гэвэл энзим өөрөө уурагнаас тогтдог гэсэн. Уурагнаас тогтдог. Тийм үү? Би түрүү хэлсэндээ цээжлээд аваарай гэсэн. Уурагнаас тогтдог. Тэгэхээр уураг өөрөө 40 градус задарчихдаг байхгүй. Тэгэхээр уураг задарчхаар нөгөө нэг энзим чинь ч гэсэн задралд ороод хэлбэрээ алдчихдаг гэсэн. Тэгээ нэг юм гажиг хэлбэртэй болчих нь шүү дээ. Нэг ингэж ч юм те ийм гажиг болчихдог гэсэн. Тэнгүүд нөгөө нэг субстраттайгаа нийлж чадхаа болчихдог. Задлж чадхаа болчихдог. Үүргээ гүйцэтгэж чадхаа болчихдог байна. За 2 дахь нь болохоор нэг амар тайлбарлаад суртай юм байхгүй. Ерөөсө pH гэж байгаа. pH хэрэг ойлгож байна шүү дээ. Орчны pH нь хэлдэг гэсэн. Optimal pH гэж байдаг. Хамгийн тохиромжтой pH. Одоо жишээ нь ерөнхийдөө ихэнх одоо юунуудынх нэг 8, 9 хавцаас харах байдаг бол заримнуудынх нь 2, 3 байдаг. За энд одоо жишээ нь пепсин энзим орж байгаа байхгүй юу? За яагаад пепсин энзим ороод байгаа юм бэ гэхээр пепсин энзим өөрөө хаана байрладаг лээ? Ходоонд байрладаг. Тэгэхээр ходоод өөрөө хүчилдэг учраас 2, 3 одоо pH-т ажиллаад угаасаа одоо пепсин энзим чи 2, 3 одоо pH-тай тэр орчинд байгаад байгаа юм чинь. Тэгэхээр тэр газраа маш сайн ажилладаг гэсэн. Гэтэл энд байдаг чинь одоо амилаза энзим ч юм уу те одоо жишээ нь амилаза энзим энэ ходоодны энэ хэсэг рүү хүрээд ирэх юм бол яах нь вэ?
денатурацид орчдөг. Өөрөөр хэлбэл pH хүчтэйгээр өөрчлөгдөх юм бол денатурацид орчдөг. Задралд ордог буюу одоо бүтцээ алдчихдаг гэсэн. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хэдүүлээ энзимийн ойлголтыг үзлээ. За тэгэхээр энзимийн идэвхтэй төв гэж байдаг. Бахан идэвхтэй төв нь болохоор субстраттай нийлдэг хэсгийг бид нар идэвхтэй төв гэж нэрлэдэг байна. За субстрат гэдэг бол ерөөсөө тухайн энзимтэй нийлж байгаа биз. Нийлээд одоо задарч болдог бидсийг хэлдэг. Жишээ нь амилазын хувьд цартал, пепсиний хувьд уурга, липазагийн хувьд өөх тос гэх мэтчлэн. За мөн дээрээс нь зөвхөн нэг энзим нэг л юутай ах нь заталдаг бодистой байх байдаг гэсэн. Бодис байдаг гэсэн. Тэ одоо жишээ нь цартуулыг зөвхөн амилазаа задлана. Липазаг зөвхөн өөх тосыг зөвхөн липазаа задлана тэ. Ингээд яг нь яг энэ түрүү хийсэнтэй адилхан бүтцүүд нь дандаа өөр байдаг гэж ойлгож байна. За тэгээд хамгийн эхлээд дипептид холбоог үүсгээд энэ хоёр хоорондоо холбогдсноор гидрофил одоо бүлэг болон одоо субстратын атом хоёр хоорондоо задралын процессыг явуулж эхэлнэ. За ингэснээр бүтээгдэхүүн бодис үүсээд яадаг байна. За денатурац явагддаг. Денатурац болохоор ерөнхийдөө тухайн бодис хэлбэрээ өөрчлөхийг хэлдэг. За ямар тохиолдолд өөрчлөгддөг вэ гэвэл нэг бол температур нөлөөлдөг, нэг бол pH нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тухайн одоо оптимал температураас эсвэл оптимал pH-аас хэтэрсэн тохиолдолд эсвэл тохироогүй pH-тэй температур татж байгаа тохиолдолд денатурац явагдаад тухайн энзим үүргээ гүйцэтгэж чадхаа болдог байна. За ингээд өнөөдөр хичээл дуусна.